мянган жилийг баримтгалсан өрлөг түүхийн хуудсыг сөхөвөөс эсгий туургад хүрнүүдийн нийслэл хотууд төвлөж он цагийн эргэлтэд мандан бадарч хувьсан өөрчлөгдөж ирсэн түүхийн мөрийг хадгалан үлдсэн нутаг бол Орхоны хөндий. Энэ хуудам хөндий дундуур зурайн алсарсан зам бүхэн нэгэн цагт хар хурмыг зорж байсан түүхийг өгүүлнэ. Хаадын таалалд нийцэж хан тулгаан шиiрлсэн эртний голомтон сахин суугаа Өвөрхангай аймгийн хар хорин сумыг зорж эргэх 4 цаг нэвтрүүлгийн бэлтгэн хүрэхээр бид аян замд гарлаа. Хар хорин сум нь Эрдэнэ зөө хийд хар хорин музей зэрэг түүх соёлын дурсгалт болон байгалийн үцгэлэнт газруудаараа гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татаж Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын гол бүс нутаг болгон хөгжиж байна. Хийдийн хонхны жигдхэн жингнэх чимээ, мөргөлчдийн нам гүмхэн залбирал. Монголын эзэнт гүрний нийслэл хар хурам хотын туурин дээр сүндэрлэн боссон Эрдэнэ зөө хийд нь 16 дугаар зуунд анх үүдээ нээсэн түүхтэй. Буддын шашны анхны томоохон төвүүдийн нэг болох Уг хийд нь өдгөө сүсэгтэн мөргөлчд түүх соёлын өвийг шимтэн сонирхогчдын зорин ирэх газруудын нэг болжээ. Дэлхийн орхон хөндийн дурсгалт газар харныг зорж ирсэн суулчийн заавал жилээс жил нэмэгдэж байгаа. За өнгөрсөн жилийн байдлаар дунджаар бол нэг 70 гаруй мянган гадааддын зоолчид. За энэ бол бидний зөвхөн одоо плед тасвар тасалж өвчгөөсөлж байгаа зоолчдын тоо. Үүний бол нэг 30-аас 40% нь бол гадаадын зоолчд байгаа. Музейд одоо жишээлбэл хичнээн түүхийн дурсгалт эдэлхийн зүйлс байдаг юм бэ үзмрүүд? Тий, манай музей санаа өргөтөн бол 7000 гаруй үзмрүүд эдэлхийн зүйлтэй. Эрдэнэ зөө музейн онцлог бол зөвхөн одоо дотор нь байгаа музейн үзмрээс гадна Эрдэнэ зөө хийдийн өөрийнх нь барилга байгууламж өөрөө бас музейн үзмэр түүхийн дурсгал барилга байгууламж явдаг. Тэгэхээр ерөөсөн цогцоорон бостой барилга байгууламж түүнтэй хадгалагдж байгаа музейн эдгүүдээр элгийн зүйлүүд байдаг. За үүнээс бол Монгол улсын хосгүй хүнд үзмэр нэг 100 гаруй байдаг. За тэгээд нийт үзмэрийнх нь бол нэг 20 гаруй хувийг сүмүүдэд дэглээд үлдсэн одоо бас хүнд болон одоо үндсэнтэй үзмэрүүд манай музейн сан хамаарт хадгалж байдаг. За музейн үзэсгэлэнгийн төр үзэсгэлэнгийн танхимдаа жил тодорхой хэмжээгээр бас сан хамааргаас үзэсгэлэн дэглэж одоо жилд бас аял зуучд үзүүлж байгаа. Олон жилийн түүх дурсгалыг хадгалж авч үлдэх нь хамгийн чухал шүү дээ. Тэгэхээр ер нь одоо үзмрийн сэргээн засварлалт хадгалах хамгаалах ажлыг юуг анхаарч хийж байна? Тийм ер нь бол манай Эрдэнэ зөө хийдэм маань одоо 26-нд үүс бас 440 жил болж байна. Бас их шээ. 440 жилийн хугацаанд бол Эрдэнэ зөө музей бол одоо ууштай ингээ хөгжинд өвжиж одоо өнөөд хөрсөн. За бас тодорхой түүхийн ороо босхоо үед хэлмэгдүүлэлтүүд бол нэлээд барилга байгууламж бас эвд сүйтгэгдсэн байдаг. За ингээд бас 1944 оноос Монгол улсын одоо засгийн газар төр засгийн үеэс хамгаалтанд аваад сэргээн засварлалтыг үе шаттай явуулаад 1965 оноос бол одоо шашны түүхийн музей болж аялал жуулчд үзүүлдэг болсон. За үүнээс хойш бол тасралтгүй бас сэргээн засварлалтын ажиллагаа явуулж байгаа. Түүх соёлын дурсгал зүйл бас үзмрийнхээ сэргээн засварлалтыг бол соёлын үндэсний төвтэй хамтарч бас одоо жил болгон ер нь тасралтгүйгээр сэргээн засварлалтын ажил явагдаж байдаг. Музейн яг орон тооны ажилчид байдаг уу? Жишээлбэл музейн мэрэгчлэн сэргээн засварлагчид. Ер нь бол манай музей орон тоо бол нэг 21. За тэгээ сая бас төсвийн одоо хэмжээлүүд 19 хүн болсон. Ер нь бол ачаал маш их. Ихэнх нь одоо энэ онцгой объект гэдэг утгаар манай ч 20 газар энэ харуул хамгаалалт дээр ингээд 5-6 хүн тэгээ үйлчлэгийн ажилч байдаг. Зөвхөн музейн одоо мэрэгжлийн гэхэд зөвхөн нэг хүмүүсийн оронтой одоо тайлбарлагч гэхэд одоо нэг л хүн байна. Зуулчдыг хүлээж авахд бол ер нь тайлбар таниулгын уралцсан юм уу? Нөгөө талаар бас аялал жуулчлалын хөтөлбөрүүдийн бас нэг шашны талын мэдлэг нь. Тэгээ тэр жоо хомс учраас тухайн бүр одоо биднээс одоо тайлбар, англ, франц одоо бүхэл төрлийн дээр одоо ингээд шашныхаа түүхий тайлбар гэдэг. Тэгэхээр тийм одоо боловсон хүч нь орон нутгад бол үнэхээр ашиглах хэцүү. Одоо төсвийн цалин ямар үлээ нэг сүлжээгээр цалинжаад бол тийм одоо олон хэлтэй орон нутагт ажилладаг тийм тайлбарлагч хөтөлбөр болдгоо. Тэгэхээр тэр музейн тайлбар таниулгыг бид нар аль болохоор одоо цахимжуулах хиймэл оюун ухаан гэдэг юм уу тухайн музейд одоо сүмд ороод бас тайлбар таниулгын одоо QR уншуудаад мэдээлэл авчдаг байлаа. Тэгээ энэ тал дээр бодоод зүйлийг анхаарж байгаа. Тэгээд энэчнээс бас зарим нэгэн тайлбар таниулгыг цахимжуулах нэг ажлыг хийгдэж эхэлж байна. Түүнчлэн эртний нийслэл хар хурам хотын нэрээр нэрлэгдсэн түүх археологийн анхны музейч олонний анхаарлыг татсаар байна. Монгол, Герман, Японы хамтарсан экспедиц
1999 оноос эхлэн Орхины хөндий хар хурам хотын туур орчмоор малтлах хийсний үр дүнд Чулуун болон Хүрэл зэвсгийн үе, Эрдэнэ улсуудын үе, Их Монгол улсын үед хамаарах түүхэн олдуруудыг олж илрүүлжээ. Тэдгээрийн нэг болох баруун зүүн хөмгөөс олдсон 90 ширхэг эрэгтэй эмэгтэй хүний шавар баримлаас эхлээд сор болсон эд үлхийн зүйлс уг музейд хадгалагдаж байна. За манай музей 2010 онд анх байгуулагдчихсан. Монголын анхны археологи музей гэж хүмүүст бахархаад хэлэхэд сайхан байдаг. За бид нар өөрсдөө шинжлэх ухааны академийн түүх археологи урлагийн мөн шинжлэх ухааны академийн археологи урлагийнхтай хамтарч одоо археологи маллах судалгаа хийдэг байгаа. Энэгээр давуу талтай. Тэгээд манай музей яг одоо нийт 90 орчим хувь нь шүү. Энэ яг бод олдурн байдаг. Онцлог юм ямар археологийн олдурууд байна. Цаг хугацааны хувьд нь хэдэн үед хамаардаг вэ? Чулуун цэсгээс авахгүйд Монголын эзэн түүний үеийг бол бүх үеийг харуулсан зүй байна. Хамгийн онцлог олдуур нь юу вэ? Археологи. Монголын эзэн түүний нийслэл хараг мот шүү дээ. Одоо ер нь хичнээн олдуур гэдэм археологи. За манай музейд ерөнхийдөө нэг 1500 орчим одоо түүх соёлын олдурууд байдаг. Хадгалт хамгаалтын хувьд бол одоо соёлын үеийн үндэсний төв гэж байдаг. Манай музей бол яг тэл төвөөр одоо арга зүйн зөвлөгөө авдаг. Илүү музей үзье гэх юм бол орон тойгийн нэг жоохон нэмээд өгөөч гэд тийм хүсэлтэй байгаа шүү. Сумын төвд сүндэрлэх хэлмэг текстийн дурсгалыг хүндэтгэх хөшөө эрэхгүй хараа булаа. 1930-аас 1940 оны хэлмэгдүүлэлт нь нийгмийн бүх давхаргыг хамарч түүнд 30 гаруй мянган хүн өртсөн гашуун түүх бий. Баруун хүрээ Эрдэнэ зөөхийдээс 400 гаруй лам хувраг хэлмэгдүүлэлтэд өртснөөс 280 гаруй хүний нэр цагаат талын цагаан номонд бичигдсэн байдаг. Уг хөшөөг энд босгосон нь энэ эмгэнэлт түүхийг хүндэтгэн дурсахын зэрэгцээ. Хойч үедээ сургамж болгон үлдээх утга агуулгатай юм. Нутгийн уран бүтээлчч бас энэ бүтээлийг урлагтаа нэгийг тунгаасан бизээ. Чулуун бүтээлийг би урлаад гэх юм уу өөрийн хэмжээнд оролдоод 20 жил болж байна да. Баг хамт олонтой бас олоолаа хийдэг ажил л да. Дааг бүтээлийн хийд одоо ерөнхийдөө чулуун баримлын манайх чинь 90% хийсэн байдаг. Давран ганцлаач. Тийм одоо бүр батгштай 6 жил, 7 жил хамтарч уран бүтээлд нь оролцож одоо өөрийнх нь их завраар тэгэл нэг хатан дээр борход бүтээх суралцсан ажилласан байна. Тэгээд энд яг илэмслийн гişөө одоо бас 10 жилийн өмнө өндөргөөний 380 жил байгаар Жандуу цогцлон багаад номын гişөө босгосон. Тэгээ бас нэг 2 номын гişөө бас давхар босгосон. Ингээд нэг 4-5 ажил хийчихэд өөрөө хувийн зүгээс бас 3 ажил хийчихэд ингээд суучих. Одоо энэ сумын 7 жилийн байгаар тохиолдолоод энд дууны гişөө босгох юм. Нутгийн орон бүтээлч. Тэр ажил манай 70% олцсон явж байна. Мөн тэгээд нэг бэлэг дурсгалын зөвлөлд бас нэг санаа хийгээл ингээд суучна да. Зочдод өгөх. Тэгээ бурхан хамртан залчаар хүндэтгэлийн ийм загвар, ийм зохимжийг би гаргаж байгаа. Энэ болохоор манай энэ хойд хангаа хайрхны эзэн доо сахиус гэх юм уу. Хангаа хааны дүрийг бүтээгээд цагаан өвнийг бүтээгээд тэгээ энэ доороо бас нэг эрдний ийм хайрцагтай энд нь арц хүч нандин зүйлээ хийчихээр ийм загварыг сонгож ирсэн. Хэлмэгтсдийн хөшөөний ер нь утга учир нь юу юм бэ? Сумын засаг даргын тамгын газраас санаачлаад нэг нутгийн уран бүтээлчдийн дунд нэг уралдаан зарласан юм а. Тэр уралдаанд эсгийг заргаад тэгээд оролцсон. Тэгээд миний тэр загварыг сонгоод тэгээ уран бүтээл хийсэн. Бүтээлийн тухай бүтээл бол өөрөө нэг 4 м орчим өндөртэй шар өнгийн оржин жолоор хийгдсэн байдаг. Бүтээлийн санаа нь болохоор бол яг ерөнхийдөө яг 37 он хэлмэгдүүлэлтэд ингээд бодох юм бол яагаад заавал тэгж тэр дээлийн нөмрөгөд гардаг юм тийм ээ. Ерөөсөө л зохиомжийн гол санаа нь тэр байгаад. Тэгээд тэр хоосон хөндөй дээлэн дотор төрийн сүлдэг залсан. Мэдээж эрийг ихэнх нь лам усууд байсан, намтай усууд байсан. За ерөнхийдөө бол бүх юм ойлгомжтойгоо бодцоход эцсийн мөчөд бодолох үед бол төрийн сүлд өршөөл гэж хэлсэн бахаа л гэж бодож тэр зохиомж гаргасан. Тэгээд үүлэн зохиомжн дээр тэр хоосон дээр сууж байгаа юм. Тэг үйл нь болохоор сөөрөө ингээд нар буруу эргээд явж байгаа. Чин бол өөрөө
асар хүнд юм шүү дээ. Тийм тэгээд өмнө Монгол өчигтэй. Монгол өчгөн дээр нь бол яг санаа нь бол ахин буу тавтагтаасаа бөө мартаасаа тэр гайхамшигтай мундаг улсуудын амиар бүтсэн асар их өмнөр алдсан тийм эрхчлөө тусгаар тогтнол юм шүү. Хоочт мөнхөд л их орн хайрлаж яваа л гэсэн санааг илэрхийлсэн. Нийт нэг 200 шахам томжигнээс чулуун сэлэрсэн байна шүү дээ. Бүтээл болгоход нэн төвөгтэй чулууг ашиглаж хийсэн эдгээрийг хийц хэлбэрийн хувьд үл давтагдана. Хар хорин суманд хүйтэн асфальтаар автозам засварлах ажил өрнөж байгаа нь бусад тусамдаас анхдагч шинэлэг шийдэл болж байна. Харарын сум маань одоо хот дотроо 7.7 км хатаа хүчлээ авцамтай. Түүнийхээ нэг арчлалт тархалтын үйл ажиллагаа сумын засаг даргын тамгын газар хариуцж үйл ажиллагаа явуулж байгаа. За тэр дотроо манай хотын захирагчийн албатай. Хотын захирагчийн албаны ажилчид маань одоо 7.7 км авто замынхаа одоо арчлалт тархалтыг хийж байгаа. За энэ жилээс манай шинээр нэвтрүүлсэн нэг ажил бол одоо авто замынхаа одоо нэг эвдрэл гэмтлийг бол өөрсдийнхөө нөөц боломжинд тулгуурлан боловсруулж байгаа. За түрүү жилээс бид хэд судлаад бас нөгөө өөрсдийнхөө хүчээр одоо засварлаж болох юмаа гэдэг асуудлыг судлаад тэгээд одоо Монголд анх удаа хүйтэн асфальт үйлдвэрлэдэг компанитай гэрээ байгуулж хамтран ажиллаад одоо замаа бол бид нэр өөрсдийн хүчээр ингээд нөхдөг болсон байгаа. Хуучин бол одоо орон нутгийн болон аймгийн орон нутгийн төсвөөс жилдээ нэг удаа засварлаа. За тэр маань тэгээд жилийн 4 хөлрөлд бол одоо байнгын эвдрэл гэмтэл гардаг байсан бол одоо бид нар цаг хугацаанд нь тухай бүртэн ингээд дор нь ингээд засварлаад явдаг болсон байгаа. Хүүтэн асфальтаар одоо засварлахын ач холбогдол нь юу юм бэ? Материалаа нөөцлөд авчтна. Хоёрдугаарт нь бол манай хотын захирагчийн албаныхан өөрсдөө ингээд нөгөө техник томны төхөөрөмж аваад тухай бүрт нь арай хямд төсөр өртгөөр ингэж хийж сурсан нь бол даваа талтай байгаа. Одоо ер нь хичнээн километр зам нөхөлт хийхээр байна. За ер нь бол 7.7 км-тэй одоо ер нь бол баг хэмжээний эвдрэлтэй. За энэ жил гэхэд 3.1 тонн хүйтэн асфальт аваад за 280 гаруй одоо тийм эвдрэл гэмтлийг бол засварласан байгаа. Ер нь автозамын эвдрэл танаа суманд юунаас шалтгаалж үүсэж байна? Тухайн одоо автозамыг барьсан чанараас бас их шалтгаалж байна гэж бид харж байгаа. За хоёрдугаарт бол мэдээж нэг маш их хөдөлгөөн. За гуравдугаарт нь бол нэг борооны ус. Тэр орон нутгийн удирдлагууд өөрсдөө бас өөрсдийн төсөв хөрөнгөөр энэ замаа засах нь сумын иргэдэд аядахтай зорчих ийм боломжийг бий болгож байна шүү дээ. Ер нь бол хөдөлгөөний аюулгүй байдал төр тийм маш үр дүнтэй байгаа. Тэгээд эвдрэл гэмтэл ихтэй үед тэгээд дээр нь манайх ч одоо 100 болохоор аялал жуулчлалын сезон эхэлчихээр бол маш их хөдөлгөөнтэй байдаг. Тэгэхээр нэг аюулгүй зорчих үед бол бас алдагддаг. Тэрийг бол тухай бүрт нь одоо бид нар шийдвэрлээд явж байгаа. Сайн жишгийг онцлохын зэрэгцээ сул талыг ч мөн дурдхан зүйтэй. Хар хорин сум нь орхон голын сав газарт байрладаг тул үерийн эрсдэлд өртөх магадлал өндөр. Иймээс хамгаалалтын далан барьсан боловч ашиглалтанд ороод төд удалгүй эвдэрч нурсан нь анхаарал татах асуудлын нэг болоод байна. Хар хорин суманд үерийн далан барих шийдвэр анх ер нь ямар нөхцөл байдлаас үүдсэн юм бэ? Ангийн аваагаад энэ баг дээр 960 өрх арьсан суудаг 3000 гаруй хүн амьдардаг. За энэ өрхүүд маань эрсдэлт үерийн аюулт эрсдэлт их тулгардаг 30 гаруй аж ахуйн нэгж бас энэ үерээр эрсдэлт очдог ийм учраас тухайн орон нутгаас бас санал гаргаад дээд байгууллагууд уламжилснаар барилга хот байгуулалтын яамнаас тухайн үедээ энэ үерийн даланг барьж байгуулахаар шийдвэр гарсан юм аа. Тэгээ 17, 18, 19 он тэгээ 3 он дараалаад энэ үерийн далангийн ажил хийгдсэн. Энэ яамн дээр тендерын зарлагтаад гүйцэтгэгч нь яамн дээр шалгараад ингээд ажил нь явсан байт юм аа. Тэгээд тухайн үедээ 19 онд энэ үерийн даланг сум хүлээж авсан байдаг. Хүлээж авсны дараахан үер буугаад энэ үерийн далан маань эвдэрсэн. Хавтангууд нь урсаад одоо та бүхний харж байгаачлан энэ эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн. Бидний хувьд бол ойлгохтой энэ үерийн даланг хийсэн тооцоолол нь буруу байсан болов уу гэж. Нөгөө тал тийшээ харж урсчихсан усыг нэг гол төрлөөр оруулангуутай тэр байгаль орчны үнэлгээг нь муу хийсэн. Хөрсний одоо шин чанарыг судлаагүй энэ байдлаас болоод илсрэг газар шууд хавтан суулгаад явснаас болж энэ эрсдэл үүссэн гэж ингэж ойлгох юм аа. Тэгээ бид нар энэ үерийн даланг бас зас сайжруулах талаар одоо 4-5 жил яригдчих байна. Урдх
удирдлагууд байна. Сумын удирдлагууд бас бүх талаар нэрж хөөрөөд тооцоод өсвө тооцоо гаргаад явж исэн боловч одоо санхүүгийн байдлаас шалтгаалаад сум орон нутгийг энийг хийчих боломж байдгүй. Сум байтугай аймагч одоо хөрөнгийн гаргаж чадахгүй байгаа. Сангийн яамд хандсан юм асуудлууд байгаад байгаа. Тэгээд хамгийн гол нөгөө техник эдийн засгийн үндэслэл тийм ээ. Тэзүү хийх энэ ажил маань хийгдэг учраас энэ санхүүжилт хөрөнгө оруулалт хийх боломжгүй гэдэг байгаа байхгүй. Тэгээд сум нөгөө тэзүү хийнэ гэхээр хийлгэнэ гэхээр бас л 100 200 саяар яригдах асуудал тийм ээ. Тэгээд сумын бас орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийнэ гэхээр нөгөө мөнгө маань 400 сая төгрөг байж байгаа жишээтэй тийм ээ. Тэгээ энэний талын ганц шуудны тэзүүнд өчгөр бусад ажлаа яаж хийх үү гэдэг ийм асуудал байгаад байгаа учраас энэ асуудал шийдэгдэхгүй байгаа. Нөгөө талаар одоо захиалагч байгууллага, гүйцэтгэгч байгууллагууд хуулийн байгууллага шалгагдцаа гэдэг үндслээр бас шууд энэ ажлыг хийчих боломжгүй явсаар өдөр 4-5 жил болчихлоо. Зураг төсөв хийсэн компани, гүйцэтгэгч компаниудын хооронд уучраа олоогүй нөгөө маргаан шийдэгдэхгүй учраас энэ дэр бол хэдийгээр үерийн даланг барьсан байгууллагууд 2-3 жилдээ эвдрэл гэмтлийг засах үүрэгтэй байгаа тийм ээ. Энэ үүрэг нь биелэгдэхгүй ингээд шүүхтэр явж байгаа гэдэг үндслээр шийдэгдэх боломжчгүй болж гэнэ үл гэж бид нар хараад байгаа. Техникийн алдаа, чанарын доголдол гээд маш олон хүчин зүйлээс нөлөөлсөн байж болно гэж харж байна. Бид ч бас зөх гарга хэмжээ авч байгаа. Одоо тэгэл үерийн тэр их усыг хоримтлуулах тийм тунгаагуур бэлдээлт жилдээ нэг 20 сая төгрөг төсөвлөөд сумаасаа одоо тэгэл тэрийг л хийж хэрэгжүүлж байна. Айд болохоор үерийн эрсдлийг багасгахын тулд усаа хоримтлуулаад тэндээсээ нөгөө их хэмжээгээр яах юм бол бага хэмжээгээр шууд дургаа орсаад энэ шуудгаа бүр эвдчихээргүй айлууд руу орчхааргүй ийм л нөхцөл байдал үүсэх зорилготой ажил хийгдэж байна. Иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй. Гэвч үерийн далангийн эвдрэлтэй холбоотойгоор зарим иргэдийн энэ эрх зөрчигдөж байна гэхэд хэлсдэхгүй. Энэ нь зөвхөн бүтээн байгуулалтын асуудал төдий бус иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж бодит хохирол учруулж байгааг тэд онцоллоо. Танах одоо яг үерийн далангийн аман дээр байна тийм ээ. Энд ер нь ямар эрсдэл нөхцөл байдал үүсэж байна? Энд ч нөгөө одоо хэдэн онд юмдээ амар яхарахгүй л энэ нөгөө юу н ураад баахан гашин дөр баах ус орж ирсэн баг. Тэгээ илсэн унаа. Тэгээ энийг нөгөө машин гарч болохгүй. Манай машин гараж дээрсэн. Гараж дээрээс нь бүр усанд ямар ч гарах нөхцөл байхгүйсэн. Тэгээ дугууг нь бүр давцсан манай машин. Хүнд гарч болохгүй. Тэгээ усны готлон өмсөд арай ч юм уу нэг юм 2019 онд үерийн далан баригдсан юм шүү дээ. Ашиглалтанд ороод удаагүй задраад эвдэрсэн. Эннээс хойш ер нь үер орж ирсэн. Энэс хойш анх баригдсанаас хойш нэг орж ирэхдээ гэрээр орж ирээд гараашаар ороод гашаагаар дүүрээд гэтээ гашаа нураагүй. Дараа ихтэй нь гашаа нурсан. Үер болсон. Тий. Тэгээ хамаад бүүд доош баг үлзүүлгэр харалтаа байна. Танаа гашины 3 хэсэг байна. Авах уу гэсэн чинь манай авах боломж байхгүй. Машин техник байхгүй гэсэн чинь. Тэгээ за одоо яах вэ? Үерийн далан урчлаа. За одоо бид яг үерийн аман дээр байна гэд орон нутгийн удирдлагуудаа хэлэхээр хүмүүс ер нь хандахаар юу гэж Хүмүүс багийнхан дараа цаа хэлээ. Тэгээд багийн дараа хэлсэн. Тэгээ манайх одоо ингэ яах вэ хөө юм болчиход байна. Жил болго ингэ юм уу яах ингэ гэсэн чинь за одоо яг хамгаалаад байж байгаарай төд зур гэдэг. Тэднээс хойш багийн дарагч юм хэлээгүй. Тэгээд орчихсон. Манайх энийг хөөхтэй бамж олдоод янзалцсан. Тий. одоо үерийн далангаас шилжин сууршиж өөр тийшээ нүүх боломж байгаа юу? Одоо яг тэнд буу гэхээр байхгүй. Одоо үерийн далангүй нөхцөлд үерийн ус ороод ирлээ гэхэд та өөрсдөө яаж хамгаалж байна? Өөртөө одоо гарч энэ нөгөө далангуу энэ талтай байгаа болохоор баруун талтай байгаа болохоор ийшээгээл дайлч гэдэг юм уу хан дүүч гэдэг юм уу айл хамаатай айлруудад л орох байх. Бүр аюултай үзүүлэх болох юм бол тий. 5.5 тэрбум төгрөгийн өртгөөр баригдсан уг үерийн далан эвдэрснээр дахин 679 сая төгрөгийн засвар шаардлагатай болжээ. Их хэмжээний хөрөнгө оруулалттай энэ бүтээн байгуулалт богино хугацаанд доголдсон ч иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд засварлахаас өөр аргагүй. Үүнтэй зэрэгцэн хүн амын өсөлтийг дагсан төрийн үйлчилгээний хүртээмжийн асуудал ч мөн тулгамдж байна. 2025 оны статистик мэдээллээс үзвэл хар хорин сум нь хүн амын төвлөрлөөр улсын хэмжээнд 3 дугаарт бичигдэж байгаа бөгөөд өдгөө 15,000 орчим хүн амтай тус суманд улсын бүртгэгч байхгүй байгаа нь иргэд төрийн үйлчилгээ авахд хүндрэл учруулж байгаа юм.
Танаа суманд одоо улсын бүртгэгч байхгүй байна. За үүнтэй холбоотойгоор ер нь иргэдэд ямар асуудал үүсэж байна? За манай суманд 2025 оны 7 сарын 1-ээс урд ажиллаж байсан улсын бүртгэгч маань өндөр насны тэтгэвртэй гараад одоогоор томилогдсон улсын бүртгэгч ажилд ороогүй байгаад байна. Энэ улсын бүртгэгч байхгүйтэй холбоотойгоор иргэдэл маш их чирэгдэл учирч байна. Үүний тод жишээ нь болохоор дөнгөж төрсөн хүүхдүүд маань гэрчлэгийг авахын тулд орон нутагтаа биш өөр газар руу очиж гэрчлэгийг авах. Мөн 16 хүрсэн хүүхдүүд маань иргэний өмчлөгийг анхлан авч байгаа хэдий боловч бас л өөр газар очиж захиалаа авч байна. Мөн төдийгүй иргэн ээж суурьшиж байгаа иргэд маань шилжилт төлөвлөгөөнийхөө асуудлыг бас шийдэхэд бас маш их хүндрэлтэй байна. Манай бас зорилт төлөвлөгийн иргэд маань иргэний үнэлгээ авах хугацаа нь бол 7-8 сараар гоцорсон асуудал бол байгаад байдаг. Энэ болохоор бас нөгөө сум орон нутгаас ийш тийшээ яваад авч чадахгүй байна л да. Одоо жишээлбэл иргэний үнэмлэхээ авч чадахгүй зорилттой төлөвлөгийн хүн байлаа гэхэд хугацаа хэвтэрсэн тохиолдолд торгуулд орох юм эрсдэлтэй шүү дээ. Сарын хугацаа хоцорсон иргэд бол торгуулд ордог байгаа. Энэ асуудал дээр одоо жишээлбэл сум орон нутгийн зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байна? Сум орон нутгийн хэмжээд бол хүсэлтүүдэд хүргэсээр байгаа. Сая 1 сард болохоор дээд газрын иргэний бүртгэлийн тусгай шалгалт авсан байгаа. Тусгай шалгалтанд болохоор орон нутгаас 3 хүн явж шалгалтаа өгсөн. Тэд нар маань босго оноо хэдий хүрээгүйч босгоноонд хүрч тэнцсэн хүн маань ирж ажиллах боломжгүй. Тухайн Улаанбаатар хоттой жилдээр очиж ажилласан байгаа. Энэ хүн маань 1 сард ирсэн бол бас нэлээд олон хүний ажил бол зэгсрээд явах байлаа. Орон нутгаас иргэдээ аваад ажиллуулчих юм бол энэ хүндрэл бол маш бага байх гэж боддгийг. Дээд оноо хэдий хүрээгүйч бас мэдээж ажиллах сонирхолтой залуучууд бол байгаад байдаг. Энэ залуучуудаа бас сургалтандаа хамруулад шалгалтандаа тэнцвүүлээд авчвал зүгээр байдгийн болоо да. Ийхүү хар хорин суманд тодорхой сойролт тулгамдсан асуудлууд байгаа хэдий ч тэдгээрийг шийдвэрлэхэд цаашид төрийн холбогдох байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай байна. Энэ жил хар хорин сум сангийн аж ахуй үүсэн байгуулагдсны түүхт 70 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд ямар ажлууд төлөвлөж байгаа талаар бид орон нутгийн удирдлагаас тодрууллаа. Нэг ой тэмдэглэл одоо босод сумдууд маань ч гэсэн одоо ингээл хийгээл өнгөрч байна. Тэгтэл нэг сайхан том наадам хийгээл 2-3 өдөр хийгээл дуустдаг. Тийм биш. Бүтээн байгуулалтад үлдээгсэн тийм зорилго тавьж үзэж байгаа. Ямар ч байсан харан сум дээр цэцэрлэг түрээлэнгүүдийг бас сайхан хийж өгье. Аяж жуулчлалынхныг бас ирэхэд бас тийм сайн годомжтой адэр болгож өгье гэсэн тийм. Дараагийн томоохон ажил бол одоо манай энэ сувгийг урсгах. Одоо хууч мэдээс энэ сувг урсгадаг байсан. Одоошоо ногоо тарэлгийн газрыг бас усалдаг байсан. Энийгээ бас урсгах зорилго тавьж ажиллаж байна. Энэ жил бас нөгөө иргэдийн төлөвчдийн хурлаас харан сумын товчлтын жилгээр бүр зарлагдсан байгаа. Тэгэхээр сум өөрөө нийтээр байгууллага, айл өрх, малчин өрхөж гэсэн товчлтын жилийн хүрээнд гэр орноо сайхан болгох тэ гадна талбайгаа байгууллагууд нь сайхан болгох. Энэ тал дээр биднээс анхаарал тавьж ирнэ гэхэд ажиллаж байна. Түүх тойгоон бусдын жишгээр бус сум орон нутагтан үлдэх үр өгөөжтэй байдлаар тэмдэглэхээр зорж байгаа сайн хэрэг. Иргэд малчдаж энэ ажилд санаа нэгдэн оролцож байгаа нь сайн шалтай. Мал маллах их ажлын хажуугаар та бас хүнсний ногоо тарьж гин, мод тарьж гин, дахиад үржүүлж гин тийм ээ. Одоо хичнээн төрлийн мод тарьж гин. Одоо жимсний модноос жацарган байна, улаалцхан, мойл, тухайн гошуутай тарьж гин. Жимсний мод нь тийм л юм. Тэгээ босд нь болоод ирэхдээ зэрэг улиас, бургас, нарс, гацуур тийм моднууд л тарьж байгаа та. Эзэнээс ер нь мод тарьж эхэлсэн юм. Нилээ одоо тарьж эхэлж байгаа. За төмөс хүнсний ногооноос ер нь хичнээн төрлийн ногоон тарьж. Ногооноос луун, манжин, сонгон, сармис, төмөс, өгөрчий, помидор тарьдаг. Дахиад үржүүлэх. Дахиад үржүүлнэ. 4-5 төрлийн л дахиад авах шиг байна дөө. Тэгэл өвлийн цагт нь дулаан байрандаа өвлжчихвэл зуны цагт нь бол өндгөө аваад тэгээ гадуур голцлон бэлцээрээр л яваад байна дөө. Ер нь дахиад нутаад. Өвлийн цагт нь бол Улаанбаатараа идэл янз бүрийн тэжээлүүд өгвөл. Танаа хашаанд хамгийн түрүүнд олж анзаарсан зүйл нь гарын доорх материал ашиглаад маш олон ажлуудыг хийсэн байна. Цэцэг ногоо тарьсан байна. Замаа зассан байна. Тий, замаа засч цэмтлээд
хаягдл шилмэл янз бүрийн юмнуудаа ашиглаж ил ингэж хүүхдийн тоглоом хийгээд л хаягдл мотоциклийн юугаар ачаагаар догчуулалт ерөнхийдөө хийгээл яваад байгаа л та. Одоо яг юу догчуулсан байна хашаа дотор? Элсэн дээр тоглох тоглоом тэгэл нэг жижигхэн нэг машин усан ориглоор Ингэж догчуулах анх санаа ер нь яаж бий болсон юм бэ? анхлал нэг ая тогтоол иймэрхүү байдалтай байвал зүгээр юм одоо хүүх шухт ч гэсэн хэрэгтэй юм одоо гэл хоёулаа ярилцж байгаа тэгэл ингэж хийсэн. Хар хорин суманд бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж, орон сууц болон барилга байгууламж олноор баригдах тусам элс хайрганы хэрэгцээ ч нэмэгдсээр байна. Гэвч үүнийг дагаад байгалийн тэнцвэрт байдал, ялангуяа хөрсний бүтцэд сөрөг нөлөө үзүүлж байгааг мэргэжилтнүүд анхааруулсан юм. Тулгамжийн асуудал бол төгөмөл тастай ашиглалт болчиход байна. Өнгөрсөн жилүүдэд манай харан сумын нутаг дэвсгэртээр ашиглалтын тусгай зөвшөөрлөлтөй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулаагүй бол бас иргэд бас төгөмөл тастай ашиглал болсон зөрчилд холбогдоод байна. Одоо энэ хаврын хийж нөгөө бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа үед ашиглалтын тусгай зөвшөөрлөлтөй компани маань бас үйл ажиллагаа хараахан эхэлж амжаагүй байна. Одоо манай сумын нутаг дэвсгэртээр бол нэг хоёр хаалгацын ашиглалтын тусгай зөвшөөрөл авч байгаа. Нэг нь бол ашиглалтын тусгай зөвшөөрлөө авсан нэг компани байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл яг хараахан гараагүй. Хайгуулын тусгай зөвшөөрөл нь асуудалгүй болцсон. Одоо ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүлээж байгаа нэг аж ахуй нэгж байгаад байна. Энэ асуудлыг шийдээд гаргахгүй бол бусад харан сумынхаа газраас ингээд зөвхөн тусламж элс хайрга ингээд зөөхөн хуулиараа хууль ус болоод зөрчилд толбогдоод байгаа нэг асуудал байгаад байгаа. Төгөмөл тархацтай ашиглах мал дээр бол ингээд ухаад ухсан түүхий тэр чигт ингээд ашиглаад дуустдаг болохоор бас эргээд нэг юм том нөх эвдэгцэн газар л үлдчихэд нөхөн сэргийг шаардлагатай хуучин нөгөө зам ашиглалт хар өрөн хуужирт энэ туркийн зам эдгээр дээр ашиглаж ийсэн хэд хэдэн хайрганы карьер байна л да. Одоогоор ингээд нөхөн сэргийг 100% гаагүй бас энэ тэмдээс эвдэгцэн нөхөн сэргийг шаардлагатай карьерууд ус байна. Түүхэн нийслэл хар хормыг сэргээн байгуулах шийдвэрийн дагуу шинэ хотын шав тавигджээ. Гэвч уг газар нь онгоцон ухаа багийн малчин Галбадархын үе үлрэн нутгалсан бууз мөн мал сүргийнх нь эдээшиж дассан бэлчээр юм. Тэрээр шийдвэрийг эсэргүүцээгүй ч одоогоор хаашаа нүүх, хаан суурших талаар тодорхой чиглэл шийдвэр гараагүй байгаа нь тухайн бүс нутгийн малчин өрхүүдийн хувьд тодорхойгүй нөхцөл байдал үүсгэж байгааг онцолж байлаа. Энэ нэгдүгээр трактор чинь байж гал тэгэл морь уу нэгэ чүдэ гараал энэ дэрж нутаглал тэгэл төвлөлт байж. Шинэ суурьшлийн бүс хар хорон мотыг байгуулах зорилгоор бас бүтээн байгуулалтын ажил танаа яг нутгалж байгаа нутагт бас хийгдээд эхэлсэн байна. Энэтэй холбоотой бас асуудлууд малчтад үүсэж байгаа. Одоо нүүд суухаас авахлал тийм мэдэгдэл ирсэн. Буурс илгээд одоо хаашаа нүүх вэ? Сум орон нутгийн удирдлагаас одоо энэ тал руу энэ баг руу нүгээрэй гэсэн чиглэл байгаа юу? Гү тийм юм ярихгүй байгаа. Одоо манай энүүхөө хойно байсан айл энтчээ байсан одоо 4-5 гэр энүүхөө хойгоор дэрсээр л буугаад сарвт мөрөвчин барьцсан шүү дээ. Тэгээ энэгээр одоо ахиж гот барих юм уу юу? Би дуурайгаал одоо энэ хойшин буудаг байх тал гэж боддог шүү дээ. Өвөлжөө, намаржаа, хаваржаа, цуслан гэд буурян сэлгэн өв сургамлын гарцыг шинжиж, өнөө маргаашийн бэлчээрэн ангилан зохицуулж 408 зохиост малаан бэлчээх нь малчин хүний ухаан билээ. Гэвч тэр бум мод үндэсний хөдөлгөөн болон шин суурьшлийн бүсийн ногоон байгууламжийн ажлын хүрээнд газар талбайг их хэмжээгээр хашиж хамгаалснаар бэлчээр хумигдж байгаа тухай өөр нэгэн малчин ийм ярьж байна. Мод тарж байгаа баахан гашаа барьсан шүү дээ. Тэгээд мод нь ургадаг болж бид нар хэрэгтэй юм дээ. Урахгүй бас энд богнуулаад аваа идэх байх юм шүү дээ. Зохиж ургаж байгаа мөнгө юу энэ чинь нэг гарган газар чинь мод ургадаг өдрийг ус ярих юм шүү дээ. Ингээд мод тарж байгааг нь бол дэмжиж л байгаа. Тэгээд ингэ бэлчээрээ гашуулсан болохоор бид нарт бас үнэндээ мал бэлчих өгөөс хэцүү байна өө тийм. Өлегтэй юм алуу. Тэгээд таал бэлчээртэй болсон шүү дээ. Ингээ баруун чаа нийл гашицсан. Малаа таваараа явуулах ч юу байхгүй ингээд хориулаа гашицсан юм. Орхоны их хөндийд орог саарал зэрэглээ сүмэлзэж, тогтоол ус захлан ангир нүргэх цаг. Их Монгол улсын эртний нийслэлийн төрөн дээр идүүгээ цагийн хөгжлийн суурийг бэхэлж байгаа хар хорин нутгийн зон олны ажил үйлс, амжилт ололт, асуудал шийдлийн үчгийг нэвтрүүлэгтээ тусгахыг зорилоо.
эргэх дөрвөн цагт нь тэгш таван хүслэн сэтгэлчлэн бүтэж байхын ерөөл талбайд энэ удаагийн нэвтрүүлгийн жаргал.